Хай анимчдаа анимынхаа 8 дахь ангийн төвчлөлийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Скарлетт болон Диана Гигантон нар Мемфист хотын сүм рүү явж буугаар энэ анги эхэлнэ. Диана Гигантон болон ариун хүлэг баатрууд цуцаж ядарсан харагданаа. Скарлетт тэднийг дэмжин хүнд хуягдуулах өмсөөд энэ хүртэл явж орчин тойрны ажиглангаа биднийг хамгаалж байгаагаар ч үнэхээр их бахархаж байна гэж хэлэхэд цэргүүд бараг бүгдээрээ үгэнд нь уяраад дурлна өө. Ханхуу тухайн үед Скарлеттыг ингэж чаддаг юм уу гэд өдөөд байдаг өө. Ёс бас л гарч ирнэ. Гарч ирээд олон юм ярьж Скарлеттыг уурлуулад Скарлетт шидээрээ түүнийг нисгээ хайчихна өө. Ярьсан газартаа ирээд Скарлетт нэг асарлаа орох гэж байхад Ленода чи ийшээ орж болохгүй штэ энэ зөвхөн гигантын хувцас солих асраа гэтэл Скарлетт би ч бас гигантын штэ гэдэгдэг. Би нэг бас буруу уншсан сонссон байх гэж бодсон. Ах нь шок. Би ч үгүйс шок болж байгаа юм чи тэ. Ханхуу бүр дооглоостой цаана. Тэгээ Скарлеттыг ахтаа одоо бүгдийг тайлбарлаж болно гэдэг зөвшөөрлийг өгдөг. За, Диана сум нь ганц гигантэн бол байдаггүй байсан. 3 дахь үеэс хойшоогоо 2 хүн хамтдаа Паристан хаан улсыг хамгаалсаар ирсэн түүхтэй гигантны хүч чадал нь Короно бурхны адислалаас үүсэлтэй. Нэг гигант нь ариун чулууны бузрыг арилгаж нөгөө гигант нь хоргийг дахин тавьдаг. Ариун ёслол эхэлж Скарлетт одоо гарч ирээд ариусгалын үгсийг хэлж эхэлнэ. Тэнд байсан хүмүүс ямар гайхалтай юм бэ? Ямар хүчрхэг юм бэ гэж уулга алдцгаана. Диана хоргийг тавьж чадахгүй учраас одоо энэ жил өмнө жилүүдээс илүү ариусгах ёстой гэсэн үүрэгтэйгээр чулууг ариусгахаар адислаа ашиглаж өнгөрсөн рүү буц гэхэд хориг маш амархан засагддаг. За ингээд ёслол дууснаа. Жюлиус ханхуу Ленордод Короногийн адислал дундаас цаг хугацааг ухраах хүч маш ховор. Бөгөөд чухал. Тиймээс хөрш улсуудад мэддэхгүй тулд түүний гигантэн гэдгийг нууцлсныг хэлнэ. Дараагийн ёслол болох умардын Сноувинд хот руу шууд хөтлөнө. Тэр хотод байнга цас ордог тийм хүүтэн газар байдаг. Хот руу ороход бүх айлал, хаалга, цоо, хонгорхоо юу л байна бүгдийг нь хаагаад тийм хүүтэн хүндээ өгтөж авна. Хотыг удирддаг гүнтэн Патрик тэдний өмнө ирээд та нарт дахиж хуурдахгүй мөргөл нэрийдлэр олон газрыг шулдгийг чинь мэдгүй гэж бодоо юу? Хуурамч гигантэн гэж жичлэн би та нарт мөнгнөөсөө өгөхгүй. Миний мөнгө бол миний их л гэж бүр хэлдэг за. За хүлэг батруудын ахлах бид зөвхөн мөргөлд хэрэгтэй зүйлсийг л авдаг гэхэд Ленордо та нарын хийсэн үйлдэл одоо тэрслэн үйлдэл гэж хэлэхэд урдаас нь бидэнд одоо үнэгүй хамгаалдаг жинхэнэ даригтэй болсон гэд танилцуулдаг. Тэр нь хэн бисэн бэ гэсэн чи Палма шашных маш сүртэйгээр алхаж гарч ирнэ. Гарч ирээд хамгийн хойно нь хин гэж Тренеца буюу ягаан уст байж исэн за. Бүр ор сурга алга болсон хүн шүү дээ. Тренеца ховсдох адислын хүчээрээ тэнд байсан хүмүүсийг ховсдож эхлэхэд ханхуу энэ унтахаар амьсгалж болохгүй гэд хүмүүстэй анхааруулж амждаг. Скарлетт Тренецатай ярилцаад байж байгаад гинт ингээд анзаарсан зүйл нь ховс чинь эмэгтэй хүнд үйлчлдэг юм уу гэж асуудаг. Тэгсэн чи Тренеца эмэгтэй хүнийг ховсдож яадгийн гэд тэгнэ. Скарлетт тулалдах бэлтгэлээ нөмөргөө тайлгаад нөгөө л улаан даашинц тий энийг баг зодон ихэд зориулж авсан гэж бодож байна. Тэг би энэ хэдүүлээ энэ даашинцыг цус даашинц гэж нэрлэцгээе. Тренеца хүмүүстэй Скарлеттыг аль бусад хүмүүс нь хамаагүй гэдэг тушаал булганаа. Скарлетт руу дайрч ирж байгаа хүмүүсийг шидээрээ унтуулах гэсэн ч Папламын хүү шидийг нь алга болгочдөг. Энэ л өтөр чимээгүй болгодог шид ашиглагч байж таарсан. Скарлетт за тэгвэл нударгаар л үзэхээстэй гэд урагшаа явхад төмрийн шид ашиглагч хүмүүс гинжээр хөдөлгөөнийг нь хорчихно. Скарлеттийн хувьд л шид болон нударгаар тулалддаг хүн аль аль хүчээ хориулсан асуудалтай тулгарсан. За өөрийнхөө сул тал гэдгийг мэддэг болохоор хизээ нэгэн цагт одоо боломжгүй нөхцөл байдал үүсэхэд зориулаад хөдөлгөөнийг хязгаарлах шидийн эсрэг болор улаан эмгээ гаргаж ирнэ. Болор улаан эмг нь энийг эсэргүүцдэг юм байна л та. За тэгээ маш амархан гинжнээс сулраад тэнд байсан хүмүүсийг зодож эхэлнэ. Зодсоор хамгийн сүүлд нь Тренеца дээр ирнэ. Би чамайг өмнө сайн цохиж чадаагүй. Энэ удаад чамайг би зодоод өгөө гэтэл Дианагийн хүчээр өөрийгөө хамгаалцдаг. Тэснэ чи энэ хүчийг таньж би нүг гэж ёчтой нарахгүй хинээдэг за. Ёс уруугч мөн бэжээ манайхаа. Тэр бол уруугч байж. Диана гигантнийг барьцаалаад гигантнэр солилцъя гэхэд Ленордо тэр саналыг маш хурдан зөвшөөрөөд за Тренецаг аваад зүгтаад яваад өгдгөө. Ёс лотерей Палма шашны хамлагчийн албанд ажилладаг туршуул байсан юм билий. Явсныхан дараа Скарлетт ухаан алдаж унаад ханхүү түүнийг тусаж авнаа.
Скарлетт нэг зүүдэндээ ч юм уу, нэг тэнгэр дээр ч юм уу нэг газар сэрнэ. Тэгээ эргээ харсан чинь Корона бурхан сууж идэг аа. Дианагийн ажлыг чамаар буцааж авахулмаар байна гэдэг саналыг хэлдэг. За мөн энд болж байгаа зүйлсийг тайлбарыг хэлж өгнө. Палма бурхан Корона бурханд хайртай. Тэгээд энэ хайраас бүх зүйл эхэлсэн. Тэгээд тэр бурхан маш их хаартай. За бурхад доод ертөндөд шууд оролцох хориотой байдаг. Тэгээд Палма ганц адислал биш, бурхны хүчийг ашиглах биеийг бүтээсэн. За бие нь болох тэр өөрийнхөө үснээс бүтээгээд өөр ертөнцөөс биендээ хийх сүнсийг дуудаж Химемея Тресаг бүтээсэн. За тэр бол Дарихийн төлөөлөгч. За Корона бурхны адислыг авсан Диана, Скарлетт мөн тэдгэрийг хамгаалдаг Преста хаант улсыг устгах нь түүний ганц зорилго гинэ. За ер нь бол анимын гол зорилго энд гараад ирлээ гэж харсан. За зүгээр л ийм зорилгын төлөөлбэс юм байна да гэж бодсон. За Скарлетт ч бас ийм хин шалтгаанаар бүхэл бүтэн улсыйгүү гэд бүр гайхан за. Корона бурхан Скарлеттад нэг халаасны цаг өгдөг. Энэ цаг нь цаг хугацаа орон зай бурханы цаг юм билэ. Тэр цагийн өмнө ашиглахад Дианагийн хүчийг буцааж авна. Мөн Скарлеттад ажлыг хүчрхэгжүүлж өгдөг. Өөрийнхөө хэмжээнд нэлийн хүчтэй болгодог гэсэн үг. Дараагийн ангид за хүчрхэг болсон Скарлеттийн эсрэг бурхны хүчийг ашигладаг Тереназа нар ямар хөө тулдаан гарах болтоо гэдэг сонирхолтой байна. За дараагийн ангаар дараа 7 хоногт уулзъя. Түр баяртай.